Дараагийн дизайнеруудын уулзалтан дээр төлөвлөгөө бит хоёр ерөнхийдөө think outside the pixels буюу одоо pixel-ээс гарч идэх гэдэг илтгэл тавилаа. За энэ илтгэлийн өрөөнд ерөнхийдөө 5 одоо pixel-ээс гарах одоо туршлагуудаас хуваалцсан хүү дээ. Сахтамаас төлөвлөлөө та think outside the pixels гэдэг сэдвийн өрөөнд илтгэл бэлдсэн байгаа. Хүн болгон шинэ код байдаг те. За би ч гэсэн анх шинэ код байсан. Тэгэхээр шинэ кодтай зориулаад бас юу гэж хэлмээр байна гэхээр дизайнер болж явахт ингээд та нэг юм тархин ингээд дэшээ дэлбэрч байгаа юм шиг те. Зургад штэ mind blowing. За тэрэн дотор ингээд нэг юм курсор байгаа байхгүй те. Тэгээ юу гэж хэлэхээр хэлээд байна гэхээр одоо нэг амар нэг тийм тренд үг гараад байгаа штэ. Just do it гэдэг. Зүгээр л хийчих гэдэг. Даалгавар гүйцэтгэдэг маус биш шүү гэдэг. Эхний нэг тийм өрөө байж байгаа. Энэ үгийг өөртөө байн сануулж авах хэрэгтэй. За саяхан нэг ийм дизайнер ажилласан. Одоо манай UBCAP аппликейшн дээр нэг апдейт болж орсон. За миний ойр дотны хүмүүс дотор ингээд яг үнэндээ бол газрын зураг ашиглаж чаддаг хүмүүс айгүй цөөхөн гэдэг. Газрын зураг сайн мэддэг. Хүмүүсийг газрын зураг сайн ашиглаж чаддаг болгох тийм таск ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг би яг өөрөө бодохоор ингээд шийднэ гэхээр миний надаас шалтгаалж шийдэгдэх асуудал биш болчиход байгаа. За тэгэнгუთ яаж юу хийсэн бэ гэхээр би пикселийн биш нэг дизайны ажлууд хийж эхэлсэн л дээ. Ер нь яагаад жолооч харилцагч хоёр ингээд уулзчаад байхад аялал эхлэхгүй байгаад байгаа юм бэ гэдэг талаар бодоод асуудлуудын жигсааж бичээд за хэдэн нэг флоу зургууд зураад скриншотуудаа гаргаж ирээд ингээд явж байгаад тэгээ нэг шийдэл олсон юу гэхээр за ер нь бол локейшн жолооч хоёр нэг оройнд ороод ирэхээр ирлээд очиж гарч ирдэг те. Хэрэглэгч жолооч хоёр нэг оройнд орж ирэхэд ирлээд очиж гарч ирж болох уу гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Тэгтэл хэрэглэгч өөрөө гар утсан локейшн сервистэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч жолооч хоёрыг нэг оройнд ороод ирэхээр ирлээд очиж харуулчаа гэдэг шийдлийг ингээд санал болгосон чинь өө тийм байна гэд. Тэгээд тэр шийдлийг нэвтрүүлж исэн. За энэс юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо шинэхэн дизайнер болж байгаа хүмүүс яг пикселээс өөр одоо компьютерийнхаа дэлгэснийхээ ард суугаад байх биш те. Тэр нөгөө асуудал тодорхойлцдог, шийдэлцдэг тэр уулзалтууд руу одоо эхнээс нь анх ороод явж байгаарэ те. А зарим тохиолдолд чамгүйгээр юм шийдсэн байх юм бол яагаад ингэж шийдсэн гэдгийг нь нягтлж ингэж те ийм заавал байх ёстой мó гэх мэтлээ ингэж шалгаж явах ёстой. Бид нар те дизайнерууд бол даалгавар гүйцэтгэдэг маус биш шүү гэдгийг. За та ямар нэг асуудлыг шийдэж байгаа бол гүв буюу тухайн байгаа ойвсосоо гараад яг бодит тэр асуудал болж байгаа тэр газар нь очиод шийдэх гэж ойролцох буюу тухайн асуудлаа илүү ойлгох гэж үзээрэй. Ингэсэн үед тэнд хамгийн зөв шийдэл толгойн дотор ч орж иж магадгүй. За миний хоёр дахь зөвлөгөө бол пикслийн өрхөнд ороод ирэхгүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол та хэн нэгэн хүмүүсийн сэтгэл хөдлөлөөрөө суурилсан субъектив фидбек буюу санал сүмжин дээр суурлаад дизайн хийгээд байх юм бол таны ажил хизээч дуусахгүй, үргэлжлүүлэн хаана яг юу болох байгааг нь мэддэхгүй нөхцөл байдал үүсдэг. Би ч гэсэн ийм нөхцөл байдал нэлээдгүй олон удаа орж исэн. Тэгэхээр та фидбекэн дээр суурлах биш, асуудлаа жинхнээр нь тодорхойлох, хүний зан төлөвийг судлах, бизнес процессыг судлах, тухайн бүтээгдэхүүний маань шийдэх гэж байгаа үндсэн гол асуудал юу юм бэ гэдгийг мэг эргээд хараад үзээрэй.